Сайн байна уу? Сайн байна уу? Сүүлээд ер нь бол иргэд олон нийтийн санхүүгийн боловсрол гэдэг сэдв бусдад одоо хууль эрх зүйн боловсрол ч юм уу түүнтэй яг зэрэгцээд явдаг болсон гэхдээ илүү нөгөө санхүүгийн боловсрол гэхэлэр маш суурь төвшин яваад байгаа. Тэгэхээр таны хувьд санхүүгийн боловсрол ямар ач холбогдолтой юун дээр иргэд ер нь хүмүүс анхаарах хэрэгтэй юм бэ? За санхүүгийн боловсрол гэхээр бид нар санхүүгийн мэргэжил гэж ойлгодог. Гэтэл энэ маань одоо сүүлийн үед тийм үү манай Монгол банкны явуулж байгаа сургалтаас тий ойлгоход энэ маань мэргэжил биш юм аа тийм үү. Энэ хүн болгонд байх ёстой одоо мэдлэг юм а гэдгийг л би амар сайн ойлгож авч байгаа. Энэ дээрээс болохоор ганцхан эр хүн тийм үү айл гэрийг авч явдаг эр хүн санхүүгийн боловсролтой байгаад нэмэргүй. Тэр тундаа эхнэр хүн. За эхнэр хүний хувьд болохоор олон жил гэртээ суугаад хүүхдээ хараад суудаг. Гэтэл нийгмээс тасардаг тий. Тэгэхээр тэр тундаа санхүүгийн боловсрол хэрэгтэйг яаж мэдэх вэ гэхээр гараад гэрээс гараад заавалчгүй санхүүгийн тий харилцаанд ордог. За энээс ахуулаад үр хөвгттэйгээ хүртэл сургууль соёлд нь орох, хувц хунар гэх зэрэгээс ахуулаад мөн л адил эн чинь бас л санхүүгийн тий мэдлэг шаардлагатай болоод ирж байгаа байхгүй. Тэгэхээр энийг бид нар санхүүгийн зөв захиран зарцуулах, дээрэс нь хадгаламжийг үүсгэх энэ зүйлийг болохоор хүүхдүүдтэй ээж нь илүү ойрхон харьцдаг учраас мөнгөний үн цэнийг ойлгуулах хэрэгтэй. Тэ мөнгө хадгалаад өөрт нь ямар ашигтай гэдгийг ойлгуулах энэ зүйлийг бол би ээж хүнд ялангуяа айл гэрийн ээж хүн энийг бол мэдэх шаардлагатай гэж би бодсон. Одоо сүүлийн үед ялцчихгүй одоо санхүүгийн боловсролгонгууд эцэг хүүхдгээд одоо төвшин бас асуудал гараад байна л да. Хүүхдүүд нь санхүүгийн боловсролын хичээл заалаа гэдэг эцэг нас араас нь мэдээлэл мэдлэг ноцрогдоо. Тэгэхээр хүүхдүүдтэй зэрэг суралцах хэрэгтэй болоо тийм. Зэрэг яалтчгүй өнөөгийн нийгэм айгу хурдцтай ер нь хөгжиж байна. За энийг дагаад бидний цар тахлын үегээд бидний орчин өөрөө тэрийг шаардж байна л да. Зүгээр өмнө нэг цагийн ажил хийгээд нэг байгууллагт ажиллаад явдаг. Энэ цаг үе өнгөрчээ. Тийм болохоор бид нар илүү мэдлэг, мэдээлэл шаардсан нийгэмд амьдарч байна. Тэгэхээр бид нар санхүүгийн боловсролоо хамгийн түрүүнд ер нь сурч авч дээрэс нь бүр хүүхдүүдтэй тэрийг ойлгуулж тий адилхан хамтдаа хөгжихгүй бол ер нь хүүхдүүдээс хоцрох шилжтэй шүү тий. Тэгэл. За чухал зүйл өрхийн айлын эзэгтэй бас анхаарах хэрэгтэй зүйлс нь л мэдээлэл гэсэн байна. Баярлалаа. Баярлалаа.